тэгээд та бүхэндээ танилцуулах нэг зүйл бол гарааны бизнесүүдийг ер нь хэрхэн дэмжих юм бэ? Стартап бизнесүүд гэж ер нь юу юм бэ? Санааг яаж хөрөнгө оруулалт мөнгө олгож боломж болгох юм бэ гэдэг чиглэлээр хоёр зүйлийг мессежийг та бүхэнд өгөх гэж хичээе. За Монгол брэнд гэдэг холбоо тэргүүлсэн Монгол брэнд холбоо маань Монгол улсын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч бизнес эрхлэгчдийг олон нийтэд онлайн орчинд сурчлан таниулж түгээж тэдний борлуулалтыг нэмэгдүүлэх гэдэг тийм уриатаар эхэлсэн онлайн орчинд платформыг хөрөнгө оруулалтыг хийж өөрсдийнхөө бүтээлүүдийг гаргасан. За энэ дээр бол жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн 400 орчим байгууллагын 1000 орчим бараа бүтээгдэхүүнүүдийг бол олон нийтэд сурчлан танилцуулж чадсан. За хоёр дахь хөвлө технологитой бас хөл нийлүүлж шинжилгэүүдийг хийж чадсан. За тэгээд бас сошиал медиа буюу вебсайт одоо гар утсан дээрх аппликейшнүүд хэлбэрүүдийг бас хөгжүүлж чадсан. За тэгээд бид нар бол Монголдо экспортын баримтчаатай үйлдвэрлэл хийж байгаа бараа бүтээгдэхүүнийг оюуны бүтээлүүдийг уран зургийг бүх төрлөөр бол олон улсын зах зээл дээр бол бас гаргаж чадсан нэг боломжийнхаа талаар хуваалцж байгаа. Тэгээд энэ маань бол олон улсын зах зээлд экспорт эхлүүлсэн. Гэхдээ энэ бол оюуны бүтээлийг ч гэсэн бас хүн хийж бүтээж чадах юм бол оюунаараа ч гэсэн мөнгө олж болдсон байна гэдгийг харуулахаар та бүхэнд ингээд харуулж байгаа. Тэгээд за Fine Art America гэдэг энэ олон улсын хэвлэл технологийн компани одоогоор бол 100 мянган уран бүтээлчийн 10 сая бүтээлүүд энэ дээр борлуулагдж байгаа. Тэр платформд бол Монгол улсаас бол амжилттай энэ платформ дээр Монголын хүмүүсийн оюуны өмчийг, уран зураг бүтээлүүдийг бол дижитал хэлбэрт шилжүүлээд гаргаж чадсан байгаа. За Монгол арт гэдэг нэрээр бид нар бол 2021 онд бол одоо Баасан, Бат Эрдэнэ, Цолмон, Отгон төвс, Жанатаны ойлон за дараагийнх нь гих мэтлэн уран бүтээлчдийн бүтээлүүдийг нэг бүтээл нь гэхэд 10 сая төгрөгийн үнэтэй 20 сая төгрөгийн үнэтэй бүтээлүүдийг олон улсад олон нийтэд хэвлэл ховлох бүх чиглэлүүдийнх нь үйлчлэгээ бүрдүүлээд экспорт хийж орлого олж чадчих гэсэн үг. За одоо ингээд Монголын сод болсон уран бүтээлчдийн бүтээлүүдийг бол тэгээд ер нь Монголдо гадаадад амьдардаг монгол хүмүүс ч гэсэн бас их үйлчлүүлдэг том хэмжээтэй зургийг томоор худалдаж байгаа ихтэй нөгөө 10 сая 20 сая төгрөгийг зөвхөн нэг зургийг худалдаж авах бол тэрнийх нь дижитал хөвлөрөөр нь одоо $400 $300 худалдаж аваад өөрийнхөө гэрт хэвлэл төгөөлтийг нь Америкийн компани хүргээд дэлхийн нийтээр өгч чинь гэсэн. За тэгээд бидний бүтээлүүдийг аль улсаас аль бүтээгдэхүүнүүдийг хэдэн удаа хаанаас яаж үзэж байгаа гэдэг бүх статистик том мэдээлэлүүд бол шилэн данс шиг бас ингээ гараад ирдэг. За тэгээд нөгөө зарим нэг одоо төсвийн ил тод байдлаа ч гэсэн манай энэ систем нь бол хэдэн бүтээгдэхүүн хаанаас хэдэн хэрэглэгч яаж худалдаж авч байгаа гэдэг бүх зүйлүүдийн төлбөр тооцоог нь онлайнаар бас ингээ шийдээд өгчдөг. За тэгээд ямар бүтээгдэхүүнүүд ямар одоо загвартаагаар яаж хэвлэгдэж хэрэглэгчдэр очиж байгаа юм бэ гэдгийг бас ингээ заагаад өгч байна. За гэх мэтлэн ингээд онлайнаар ч гэсэн бизнес хийгээд тэрүүгээрээ дэлхийгээс мөнгө олох боломжтой шүү хөөсгөлчүүдээ. Тэгээд тэгж явж байгаа бас хөөсгөлийн нэг залууч гэсэн тэрийг харуулж чадчих гэдэг бол хөөсгөлчүүдэд манай хоймор нутгийнх нь, хойд бүсийнх нь, орхиных нь, булганых нь, дарахных нь бүгдээр нь бас боломж байгаа шүү гэдгийг хуваалцаж байгаа гэсэн үг. За тэгээд энэ түрүүн хийсэн контент бүтээлүүд маань ингэж явлаа. Би нөө 8 минутаа л багтаах гээд явуулаад ороо. За маш олон үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүдийг контент хэлбэрээр бол олон нийтэд сурчлан таниулж борлуулалтанд баг ч гэсэн нэмэр болсон байгаа. Ийм олон хүмүүсийг бол очиж манай төслийн баг бол ажиллаж чадсан. За ингээд хийж хэрэгжүүлсэн явуулаад байгаараа. Дахиад явуулаад. Бас чамгүй их өмнөд хийсэн байна. За дөрөвний боловсролын талаар бол бас Монгол улсынхаа залуучуудыг бол дэлхийн хэмжээний сургуулиудад суралцахад нь бол бас боломж үзүүлж ирсэн. Тэгээд 2013 онд лөө Ганбаатар гişүү 14 онд бол бас дэлхийн шилдэг сургууль богино хугацааны хөтөлбөрт бол бас
манай бодлогын зөвлөлийн тэргүүлэгч их хурлын гишүүн Ханбаатар маань яг энэ манай энэ боловсролын байгууллагаар дамжиж бас суралцчаад ирсэн нэг суралцагч маань одоо ингээд бас төрд олон нийтийг төлөөлөд ингээд ажиллаж байгааг нь харахад бахархалтай байна. За чааш. За тэгээд чааш навлаа тий. Тэгээд нөгөө Монгол улсаас нэг 50 орчим бизнес эрхлэгчдийг болов Америкийн нэгдсэн улсад болов очиж бизнес консалтингийн сургалтанд суулгаж бизнесийг нь хөрөнгө оруулалт хамтын ажиллагааг нь болов нэмэгдүүлэх чиглэлээр болов дэмжиж ингэж хамтарч ажилласан маш олон улсууд хийжсэн. Одоо жишээлбэл гар утас үйлдвэрлэдэг эхлэл брендийг хүртэл Америк руу ингээд холбоод ингээд амжилттайгаар бизнес төсөл хөтөлбөрүүд нь бол яригдаад явж байна. За маш олон одоо залуучууд бол бас богино хугацааны сургалтуудад амжилттай хамрагч ирсэн. Тэгэхээр энэ байгаа боломжуудаа Хоймор сайхан нутгийнхаа хямралд залуучуудаа холбож өгье, гүүрэн олъё гэдэг ийм зорилготойгоор бас энэ боломжуудаа та бүхэн танилцуулж байгаа шүү. За анхаарал хандуулсан баярлалаа.